Инфляц Улаанбаатар хотод 2 оронтой тоонд шилжиж улсын эдийн засаг саарсан. Цаашид энэ байдал 2028 он хүртэлч үргэлжлэх төлөвтэй байна. Энэ хугацаанд иргэд хэрхэн санхүүгээ удирдах нь зүйтэй вэ талаарх мэдээллийг эдийн засгийн болон сэтгүүлч уянга хүргэх болно. Баярлалаа үзэгчдээ орой мэндийг хүргэе. За тэгэхээр яг одоогийн эдийн засгийн нөхцөл байдлыг харах юм бол за улсын экспортын гол бүтээтгүн болох нүүрсний экспорт саарсан, удаашрсан. За мөн дээрээс нь инфляц одоо Улаанбаатар хотын хэмжээнд 10.3% хүрсэн зэрэг олон одоо сөрөг талууд бий болчихсон байгаа. За мөн дээрээс нь энэ байдал 2026-аас 2028 онд ч үргэлжилнэ. За энэ онуудад бол Монгол улсын эдийн засаг 5 орчим хувиар өсөх төлөвтэй байна гэсэн таамаглалыг эдийн засагчид гаргаад байна. 26-аас 28 онууд бол 25 он шиг хамгийн сайндаа байхаар ийм дүр зураг харагдаж байна. Энэ нэртэл өмнөх 4 жилийн бидний анхааруулж яснаас илүү их хурц тодор анхны зураг нөлөөллүүд нь гараад эхэлсэн байна гэж бодож байна. Тэгвэл яг энэ цаг мөчид иргэдийн хувьд өөрсдийнхөө санхүүг одоо хэрхэн яаж удирдах нь зүйтэй юм бэ? За ер нь одоо Монгол улсын эдийн засаг ийм нөхцөл байдалд хүрж байгаа. За эдийн засаг саарж байгаа энэ цаг үед бид юун дээр анхаарах нь зүйтэй юм бэ гэдэг дээр та бүхэнд мэдээлэл өргөхөр бэлтгээд байна. За ер нь бол хамгийн ихний алхам бол мэдээж хэрэг за зардлаа одоо зөв хуваарлаж за болвол хэмнэх зардлаа танах хэрэгтэй гэдэг бол эдийн засгч зөвлөж байгаа. За харин хөрөнгө оруулах гэж бодож байгаа иргэдийн хувьд бол ямар салбарт хөрөнгө оруулах боломжтой вэ гэдэг дээр бид бүх эдийн засгчдаас мэдээлэл авлаа. За ер нь бол орон сууц за тэр дундаа үл хөдлөх хөрөнгийн үн цэн нь бол одоо хизээд ч үн цэнээ алддаггүй. Одоо тухайн иргэнд хөрөнгө оруулагчд бол одоо хүргэх өгөөж нь бол одоо үргэлж өсөж байдаг гэдэг ийм мэдээлэл өгдөг. За тийм учраас орон сууцны үнийн мэдээллийг авлаа. За орон сууцны үнийн хувьд бол 2023 оны 1-р сараас хойш одоо ингээд сар тутамд ерөөдөө өсөлттэй байгааг та бүхэн харж байна. Ингээд 2025 оны 2-р сарын байдлаар л гэхэд нийт орон сууцны хувьд үнэ нь 12.7%-аар өссөн ийм дүр зураг харагдаж байгаа. За тэгэхээр орон сууц үйл хөдлөх хөрөнгө бол ер нь жилийн жилд за мөн ер нь ойрын одоо 3 жилдээ ч гэсэн үнэ нь бол үн цэн нь улам өссөөр байна гэдгийг бас эндээс харж байна. Сүхбаатар Чингэлтэй хаан улд өргөдөд бол улсын дунджаас өндөр харин одоо Баянзүрх, Баянгол, Сонгоо хайрханд өргөдөд бол одоо улсын дунджаас бага байдаг. Энд бол одоо маш олон хүчин зүйл энэ бол нөлөөлж байгаа. Одоо байршил одоо яг гол нөлөөг үзүүлээд байгаа юм. Төв банк мөнгөний хатуу бодлого баримталж гисэн. За ингээд бодлогын хүүг нэмчихсэн байгаа. Үүнтэй холбоотойгоор бас хадгаламжийн хүү дагаад өсөж байгаа. За зээлийн хүү бол харин бодлогын хүү өсөж байгаа учраас зээлийн хүү дагаад өсөх чиг хандлага бий болж байна гэсэн үг. За ийм нөхцөлд бол аль болох зээл авахаас татгалзаж за хэрвээ зээл авах юм бол за маш бага хүүтэй аль болох хүүгийн сайн харгалзан үзэж байж бага хэмжээгээр өөрийнхөө санхүүгийн нөхцөл байдлыг эрсдэлд оруулахгүйгээр зээл авах нь чухал гэдгийг банкны салбарын зөвлөж байна. Зардлаа багасгаад нэг талаас нөгөө талаас таны асууж ажиллаа хэрхэн одоо мөнгөө өсгөх одоо үнгүйдлээс өрчсөн сэргийлэх вэ гэдэг анхаарах. Нэг талаас тэгэхээр нөгөө бодлогын хүү өснө гэдэг чинь эргүүлээд хадгаламжийн хүү өсөж байгаа. Тэгэхээр нэг зүйтэй зүйл нь болохоор та мөнгөө одоо зохистой сонирхсан банкнд хадгалуулах хэрэгтэй. Нэгдээ бол бодлогын хүү чинь өөрөө эргүүлээ хадгаламжийн хөөс гэдэг чинь. За хөрөнгөний бирж төр жишээлх юм бол бонд холдож авах юм бол бас нэг давуу талтай өсвөлийн байдлаар дотоодтой болон гадаадд Монголын компаниуд бол бонд гаргадаг. Тэр нь бодлож авч байна. Санхүүгийн бүтээтгүүнүүдээс хамгийн өгөөжтэй бүтээтгүүнүүдийг түүж үзлээ. За ингээд харахад бол шинэ хадгаламжийн хүү Монгол банкны гаргасан мэдээллээр 11.3%-ийн дундажтай байна. За харин бондын хүү одоо өнгөрсөн он жилүүдэд гарсан бондуудын хувьд мэдээллийг нь хараад үзэхэд 11-ээс 21%-ийн өгөөжтэй байгаа юм жилийн хувьд. За харин орон сууцны үн төрөнд өрсөлдсөнчлэн 12.7%-ийн өсөлттэй ийм дүр зураг харагдаж байгаа. За тэгэхээр эдгээр бүтээтгүүнүүдээс бас сонгон магадгүй хөрөнгө оруулах юм бол илүү өрөөгөөжтэй за мөн дээрээс нь илүү найдвартай байж болзошгүй гэж харж байгаа юм. Өнгөрсөн 2024 онд гэхэд ерөөдөө төгрөгийн хадгаламж бол нэлээд өссөн дүр зураг харагдсан. 2025 оны 2-р сарын эцэст гэхэд нийтдээ 22 их 80 төгрөгт бол төгрөгийн хадгаламж хүрчихсэн байгаа маань. За энэ өмнөх оны мууээс 4.6 их 80 төгрөгөөр өссөн ийм дүр зураг харагдаж байгаа. За 2024 онд бол төгрөгийн харьцангуй доктортой байсан. За ингээд инфляц аажмаар буурсан нь бол төгрөгт итгэх
итгэлийг нэмэгдүүлсэн, төргийн хадгаламж өсөх барс суур болсон гэж үзэж байсан бол за энэ онд бол одоо эсрэгээр нөхцөл байдал бас хүндхэн байж болзошгүй учраас за иргэдийн хувьд бол аль болох хадгаламжийн бүтээгдэхүүн үйлчилгээ за эсвэл бонд за хувьцаа авах гэх мэтчлэнгээр санхүүгийн одоо илүү тогтвортой найдвартай бүтээгдэхүүн үйлчилгээг бол сонгож хөрөнгө оруулах нь зүйтэй гэдгийг эндээс харж байна. Мэдээлэл та бүхэнд хүргэлээ.